бид ингэж виртуал байдлаар бас хурлаа хийх төслийн удирдах зөвлөлийн хурлыг ингэж хийж байгаа нь бас нэг сайн болцоо юм. Тэгээд та бүгдийн гэр бүл бас одоо эрүүл мэндийн сайхан байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За Монгол улсын хувьд болохоор манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа одоо хэд хэдэн төсөл арга хэмжээнүүд байгаа. Тэгээд эдгээр нь бол маш чухал ач холбогдолтой гэж бол бид үздэг. Тэгээд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бол манай голлох ажилтг түнш байгууллагууд байдаг. Эрүүл мэндийн яам, боловсрол соёлын яам гэх мэт, боловсрол шилжилт ухааны яам гэх мэт. Мөн энэ төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгосон 4.2 сая долларыг олгосон койка байгууллагад талархаж байгаа. Койка байгууллагын зүгээс бас боловсон хүчний бас тусдаа дэмжлэг үзүүлэхэд нас таатай байдаг. За мөн бид нар хамтын ажиллагааг зохион байгуулж явуулахдаа говьолтой, завхан, Баян хонгор гэдэг энэ аймагуудтай бол маш нэгт хамтран ажиллаж байгаа. Тэгээд мөн энэ төслийн хэрэгжилтэн дээр төрийн бас байгууллагууд бас оролцож хувь нэмрээ оруулж байгаа. За Монгол улсын хувьд болохоор уур амьсгалын өөрчлөлтийн тийм зураг нөлөөлөлт нэлээд ихээр мэдрэгдэж байгаа ийм орон газар нутгийн одоо байршлын хувьд ч гэсэн экосистемийн онцлогийн хувьд ч гэсэн мөн байгалийн гамшиг бас тохиолдох магадлал өндөртөө гэдэг утгаараа жишээлбэл үеэр одоо 100 жил дараалан болох мөн ган гачиг болох зэрэг ийм эмзэг нөхцөл байдал бол хаяагүй байдаг. Тэгэхээр энд гол одоо сүр нөлөөллийг малчин айлуурхууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд бас нуруунд дээр өрөх юм ачаал бол байна. Ялангуяа усан хангамжтай холбоотойгоор ус болон одоо ариун цэврийн байгууламж үйлчилгээ, татваргын үйлчилгээ гэх мэт ийм одоо хэрэгцээтэй зүйлүүдийг яаж одоо хүртээмжийг нэмэгдүүлэх үү? Ялангуяа одоо энэ цар тахлын үед одоо ариун цэврийн асуудал чухлаар тавигдж байгаа учраас үүнд бас ингээ хувь нэмэр оруулахыг бол бид хичээгээд койка байгууллагын дэмжлэгтэйгээр одоо төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн саналыг бол одоо манай байгууллагын зүгээс гаргаад тэгээ одоо ингээд төршүүдтэйгээ хамтраад хэрэгжүүлж байгаа нэг таатай байгаамаа. Тэгээд бид нар энэ төслийг хэрэгжүүлэхдээ яг тухайн орон нутгийн онцлог нөхцөлд тохирсон ийм ус ариун цэврийн байгууламжуудыг бий болгохын төлөө тийм инновацлог шинэлэг байхыг бол хичээж байгаа. Тэгээд дөрөв дизайны яриан дээр бас гарсан хэд хэдэн арга хэмжээнүүд бол амжилттай хэрэгжсэн байгаа. За тэгээд одоогоор ингэж 16 сургуулийн хүүхдүүд сургууль дотроо бас засвар хийгээд дотроо ийм нойлын үйлчилгээг авах боломжтой болсон байгаа. Тэгэхээр энд мөн үүнээс гадна нөгөө ус түгээх цэвүүдийг ухаадлах тийм смарт төхөөрөмжөөр хангасан зэрэг одоо үйл ажиллагаа явагдсан нь бол олон хүмүүст усан хангамжийг сайжруулж дөхүүлж өгсөн юм тусдаа үйл явдал болсон байгаа. Энэ төсөл өөрөө дэрэгдээ одоо ажлын авалттай байхаар зохицуулагдсан. Ажлын авалтнаас бидэнд одоо тийм гүйцэтгэл бас мөн одоо бүтэн жилийн хугацаанд төслөөс дэмжлэг үзүүлсэн ажлын тайлан санхүүгийн гүйцэтгэлийн хамт одоо мэдээлэл солилцож 92 байгууламжийг засварлах мөн одоо шинээр барьж байгуулахад одоо дэмжлэг үзүүлж ажилласан байна. Нундны усны худаг ус түгээх байруудад автомат буюу одоо ухаалаг төхөөрөмж суйрлуулж 24. За ингээд өнөөдрийнхээ хурлын хөтөлбөрийн дагуу нүүбийн хөгжлийн энэ санчилсан шууд ерөөсөө насамаас ихтэй явж байгаа юм тий. Төрийн төлөөлөгч Алекс таныг одоо хуралд оролцогчдод болон одоо байна уу? За баярлалаа. Миний дэлгэх саргаж ажил бөгөөд энэ ажлыг хийснээр бас туршлагатай болж мөн мэдлэгтэй болж байгаа нь бас нэг сайн баярлалаа. Одоо микрофоныг ашиглаж. За Алекс танд баярлалаа. За суурин төлөөлөгчийн газраас байхгүй. Үг хэлж байгаа шүү дээ.